Үзэгчтэй хотел мэдээллийн хөтөлбөрөөр зочны цагаар үргэлжилж байна. За маань өнөөдрийн зочноор Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хувны урагд оролцож байна. Сайн байна танд өдрөмдөр. Сайн байна та бүхний өдрийн мэндийг хүргэе. За Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн жилүүдэд улсын хурлын засгийн газарт 23 удаагийн илтгэлийг тавьсан. За үүндээ 16 удаагийнх дээр нь хүүхдийн эрхийг хамгаалах, за ингэхдээ бас хүүхдийн эрхийг хамгаалахын тулд төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдэг энэ хүсэлтүүдийг тавьсан байдаг. За ийм дагуу гэж би ойлгоод байна. Энэ оны төсөвт хүүхдийн эрхийг хамгаалах төсөвт 20.6 тэрбум төгрөгийг төсвөлжээ. За тэгэхээр ийм төсөв ер нь яг хүүхдүүдийн маань эрхийг хамгаалахад чухал нөлөө үзүүлж чадна гэж танай байгууллагаас үзэж байна уу? За тэгэхээр Хүний эрхийн үндэсний комисс хүүхдийн эрхийн асуудалд онцгойлон анхаарал хандуулдаг. Тэгээд тэр ч утгаараа та түрүүн хэллээ. Өнгөрсөн хугацаанд 23 илтгэл өргөн барьснаас 16-ад нь бол хүүхдийн эрхийн асуудлыг бол хамгийн тулгамдж байгаа асуудлыг бол хөндөж улсын хурл танилцуулсан байдаг. За тэгээд энэний мөрөөр бол улсын хурлын тогтоол гарч засгийн газарт үүрэг чиглэл өгдөг. За тэгээ мэдээж хэрэг ахиц дэвшил гарч байгаа юу бол гарч байгаа гэж бол хэлнэ. За өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн үндэсний комисс энэ хүүхд хамгааллын бүтц ер нь бол бүхэлдэн бараг бид нар үнэлгээ өгсөн. За энэ үрээнд юу хэлээд байна вэ гэхээр хүүхд эрхийн нэг хамтарсан баг байгаа. Хүүхд хамгааллын хамтарсан баг нэг цэгийн үйлчлэгээний төвүүд байна, хамгаалах байр байна, хүүхд эрхийн хууль зүйн хороо. Гэт энэ одоо хүүхд хамгаалах чиг үүрэгтэй энэ бүтцийн үйл ажиллагаанд бол энэ шалгалтыг хийсэн. За тэгээд энэ дээр гол дүгнэлт нь юу вэ гэхээр энэ хэдийгээр бид нэр энэ хүүхд хамгааллын бүтцтэй эрх зүйн орчныг бол ингээд тодорхой хэмжээнд бий болгоод ажиллуулж байгаа нь одоо сайшаалтаж энэ бүтц маань өөрөө үр дүн өгөхгүй байна гэдэг ийм дүгнэлтийг бол хийсэн. За яагаад үр дүн өгөхгүй байгаа юм бэ гэхээр энэ бол хамгийн дөрөнд нэг тэгвэл бидний төсөвтэй холбоотой, боловсон хүчтэй холбоотой ийм одоо шалтгаанууд байна гэж харсан. Тэгээд энийгээ бол бид нар хэлсэн. Ер нь хүүхд хамгааллын зардлыг бол үргэлж бид нар нэмэгдүүлэх юм хэрэгцээ шаардлага байна гэдэг зүйлийг бол үргэлж ярьдаг. За одоо бүгдийн шууд Хүний эрхийн үндэсний комиссийн одоо санал дүгнэлтийг үндэслээд энэ төсөв маань бас нэмэгдсэн гэл бас өрөөсгөл болно. Яагаад гэхээр энэ хүүхд хамгааллын үйл ажиллагаанд оролцож байгаа хүн бүр бүрийн одоо оролцоо энэ дуу хоолойны одоо үр дүнд үндсэндээ бол энэ хүүхд хамгааллын зардал бас тодорхой хэмжээнд нэмэгдсэн байна. Хүний эрхийн үндэсний комиссийн одоо илтгэл үйл ажиллагаа бол энэ дээр бас жирэг өрийн гэсэн хувь нэмрээ оруулсан гэж хэлж болно. За өмнө одоо хүүхд хамгааллын зардал их бага байсан. За 8 тэрбум гэл бидний хэсэг бас ярьж шуугдаг байсан. За 13 14 боллоо. За тэгээд одоо энэ онд бол 20.6 тэрбум өгдөг. Яг нэмэгдэж байгаа сайн. Гэхдээ одоо юу гэдгийг хүүхд хамгааллын тогтолцоог одоо бүрэн дүүрэн үр дүнтэй болгоход хангалттай юу бол би бол хангалттай биш гэж хэлнэ. Яагаад гэвэл хүүхд хамгааллын тухай хууль маань өнгөрсөн оны 1 сард шинжлэгдэн батлагдаад 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна. За тэгээд энэ хуулийг одоо хэрэгжүүлэх шаардлагатай, хуулийг бас сурчлан таниулахтай шаардлагатай тодорхой ажлууд хийгдэх ёстой, хөрөнгө мөнгө зарагдах ёстой. За тэрнтэй бол бас холбоотой зардал гарна. За дээрээс нь энэ шинжилсэн найруулгаар 2025 оны 1 сарын 1-ээс энэ хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг бол сум дүүргүүдэд бол бий болгож байгаа сум одоо хороодуудад бий болгож байгаа. Өөрөлд 3,000-аас дээш хүн амтай нэгж суурьнд бол нэг ийм хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнтай байна. Тэгэхээр тэр зардал бас орж ирж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр бол нэмэгдсэн сайн. Гэхдээ бүрэн дүүрэн одоо хүүхдүүдийг хамгаалахад хүүхд хамгааллын энэ бодлого тогтолцоо хэрэгжиж ажиллах, үр дүнтэй ажиллахад бол шаардлагатай, хангалттай юу бол бас учир дутагдaltaй гэж хэлэх. Таасаа хэлж байгаа л да хүүхд хамгааллын хуулийн шинжилсэн найруулга эх түрүү жилийн одоо 9 дугаар сараас эхлээд хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ хуульд орсон нэг нэмэлт өөрчлөлт анхаарал татдаг байхгүй юу? Одоо эцэг эхийн арх сохтууруулах ундаа буюу мазруулах бодисны ч юм уу хараад нөлөөтэй хүүхдийг одоо хамгаалах байранд аваачсны дараа буцаа хатар гэр бүлд аваачих шаардлага үүсдэг. Тэгэхээр нөгөө давтан хүүхд хүчирхийлэлд орох одоо хэрэгцээ гараад байна шүү дээ. Тэнд шаардлага болчиход байна шүү дээ. Тэгэхээр энүүнээс сэргийлэх за энэ одоо хүүхдийг одоо
түр хамгаалах байранд авчиргангаа байлгаж явах хугацаанд эцэг эхийг нь бас засах юм үйл ажиллагааг явуулна гэж ярьж байгаа юм. Тэгэхээр энүүний үндсэн дээр тухайн хүүхдийг түр хамгаалах байранд нь урт хугацаагаар байлгаж болохгүй болчихно. Тэгэхээр асралт гэр бүл гэдэг ийм хөтөлбөрийг энэ оны 1 сараас хэрэгжүүлж эхэлнэ гэж албаныхан мэдээлэлд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хэр оновчтой шийдэл вэ? За асралт гэр бүл гэдэг тогтолцоо бол бусад улсад бол байдгүй байдаг. Энийг бол бусад зарим улсууд бол амжилттай хэрэгжүүлж байгааг бол хэрэгжүүлж байгаа. Монгол улсын хувьд энэ тохирох юм уу гэдгийг бол би мэдэхгүй байна. Мэдээж хэрэг энэ хуулийг боловсруулах ажлын хүрээнд бол бас тодорхой судалгаанууд хийгдсэн байх гэж харж байна. За яг одоо асралт гэр бүл маань одоо үр дүнтэй байна. Тэгээд энэ нь бол цаашаа ингэж явна гэдэгт бол би бол хувьдаа бол жишээлбэл тийм бүрэн итгэлтэй бол биш байна. Тэгэхдээ хүүхэд бол нөгөө гэр бүлийн орчинд бас өсөх ёстой, гэр бүлийн орчинд байх ёстой юу гэдэгтээ бол санал нэг. За асрамжийн газар биш асралт гэр бүл гэдэг яг хав байж болох хөлбөртэй. Гэхдээ энийг бол бид нар туршиж үзэг. Монголын онцлог байгаад байгаа байхгүй юу? Монголчуудын онцлог байгаад байгаа. Тэгэхээр тэр онцлог тэр одоо нийцэх юм уу, таарах юм уу гэдгийг нь бол одоо цаг хугацаа харуулах байх. Тэгэхээр мэдээж хэрэг хууль тогтоох байгууллага маань өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийг баталсан. Хэрэгжүүлээд явцад нь алдаа оноо юу байх вэ гэдгийг нь бол харна. Тэгээ мэдээж хэрэг үр дүнтэй байх юм бол өргөжлүүлнэ, үр дүнгүй байх юм бол хүчинг болох арга хэмжээ авах байх гэж харж байна. Ер нь бол энэ хүүхдийн асуудлыг бид нөгөө тухайн хүүхдийг хамгаалахаар хязгаарлах болохгүй, хязгаарлаж болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хүүхдтэй холбоотойгоо хүүхдийг бид нар хамгаалахын зэрэгцээ гэр бүлтэй бас ажиллах хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэр архины хамгаалалтаа эсвэл одоо маань суруулах ийм одоо зуршилтай ийм гэр бүлүүдтэй бол одоо бид нар цогц ажиллагаа хийх хэрэгтэй. Өөрөлд хүүхдийн хамгаална, за тодорхой хэмжээнд тусгаарлаж болно. Энэ хугацаанд бол гэр бүл эцэг эхтэй ажиллах, тэр хүмүүсийг одоо зам нөлөөлөх, сургалтанд хамруулах, сэтгэл зүйч ярилцаж гарц шийдлийг одоо гаргаж санал болгох, за дээрэс нь эмчилгээнд хамруулах. Тэгэхээр ер нь бол хүүхд хамгааллын ажиллагаа гэдэг бол их цогц ажил байдаг. Ялангуяа хүүхдийг одоо хүүхдийн эцэг эх нь байгаа, асран хамгаалагч нь байгаа. Тэгээд тэднээс ингээд түр хугацаанд тусгаарлах хэрэгцээ шаардлагатай тохиолдолд бол тэр тусгаарлах хугацаанд гэр бүлтэй маш сайн ажиллах хэрэгтэй. За дээрэс нь одоо юу гэдгийг нэг сургалт юм уу эсвэл одоо юу гэдгийг нэг тодорхой хугацаанд сургалтанд хамруулад ингээд ажиллаад заа болчлоо гэд ингээд хаях биш. Цааш нь үргэлжлүүлээд тогтмол одоо хяналтаа тавиад энэ бол бас урт хугацаанд магадгүй одоо жил 2-3 жилийн хугацаанд ингээд тогтмол хяналтаа тавьдаг, уулздаг, зөөлдөг, тусалдаг, сэтгэл зүйн засдаг тийм. За тэгээд нэг ажил орлоготой байх тийм. Тэр нөхцөл боломжийг бүрдүүлээд ингээд дэмжин туслах ажлыг бол маш одоо үр дүнтэй тулж ажиллаж хэрэгжүүлэх шаардлагатай. За тэгээд энэ одоо хүүхд болвол дараа нь гэр бүлдээ буцаагаад иргэн нэгтгэхэд бол тэр уур амьсгал өөрчлөгдсөн байх хэрэгтэй. Дахиад одоо нэг үгийн тэр одоо байсан л хэвийн орчинтой одоо орох магадлал айгүй өндөр байдаг. Тэгээд тэрэн дээр энэ учраас тогтмол хяналтаа тавиад явах хэрэгтэй. Тэгээд нэг тийм байх юм бол дахиад бид нар ажиллах хэрэгтэй. Ер нь бол хүнийг бол бид нар хүнтэй яг тулж ажиллаж ижил бид нар өөрчилнө. Хүнээс хүн уурлна гэдэг бол бас тийм амар ажил биш. Тэгэхээр бол урт хугацаанд тэгээд одоо сэтгэл гаргаж хийж бид нар нэг бол өөрчлөн. Тэгжээж бид нар нөгөө хүүхэд яг гэр бүлийнхээ орчинд эцэг эхтэйгээ хаз жаргалтай илүү бүтэн одоо хөгжиж амьдарч одоо сурч боловсрч оршино гэсэн үг шүү дээ. Бидний урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.